Сквадрын дүүргийн 13 дугаар хорооны 838 тоод яг энэ зүүн талааш аахгүй. Тэгээд урд талд нь өмнө нь бас ингээд юм бариагүй энэ дээр юм барина гэдэг ингэж яаж байгаа газар төрчихсөн. Тэгээд тухайн үедээ тэрийг одоо метр квадрат нь 60 байж байгаа нэг 80 болоо тэгээд нөгөө замын ажилд саад болохгүй гэдэг өгсөн байхгүй. Тэгээ одоо танаа байр болохоор аль нь цаадлах юм. Цаадлын контейнертэй юм. Тий. Контейнертэй дотор контейнер юм уу? Бага. Танахыг харж болох очоод. Болно. Манайх утаа гаргадгүй дотроо цахилгаанаар бүх юм шийдсэн байгаа. Болдоотор. Ийм байгаа байхгүй юу? 100 сая төгрөг болж байгаа. Яг энэ үнэлгээ нь. Би дээр нь энэ дээр нь юм бариул барих бүрэн юутай байхгүй. Энэгээр ингээ гараад ингээд шүү дээ. А зэрэгэл гэдэг нь зам дагууг алийг хэлээд байгаа. Манай энэ болохоор А зэрэгэл биш гэдэг байгаа. Тухайн үедээ түрүүнд нь газарт орохт нь болохоор танаа энэ ч одоо А зэрэгэл боллоо. Энэ дэд үт чи ороод ирнэ. Та нар цахилгаан дулааны чи холбоод өгнө гэж ярьцгааж ирсэн байхгүй юу? Бас олон удаа очиж уулзчихсан. Гэтэл одоо эн чин энэ зам чин төв зам биш. Бүхэн нь ороод ирсэн байгаа энэ бол. Тэгтэл энэ бас үнэлгээ нь харьцангуй өөр шүү дээ. Би өөрөө хувьдаа бол энийг одоо А зэрэгэл гэхгүй өөр юу гэх гэж бодож байна. Хоёр атуусны буудлын голд яг ингээд зам руугаа харцаа. Одоо энэ дээр юм бариад тийм ээ. Одоо эдүү хүүхдүүдийн юм ирээдүйн амьдралынхаа яг ийм шийднэ гэж бодож байсан байхгүй. Үндсэн хуулиараа газар таны эрхтэй үндсэн хуулийн 16 тодорхой заасан баг хүний эрхтэй. Нийтийн эзэмшлийн төлөө албадан газар чөлөөлөхөөр нөхөн үйл олгорыг олгож хууль зааснаад байгаа нөхөн олгор газар чөлөөлнө гэж. Тэгэхээр одоо нийтийн эрх ашиг гэдэг чинь яг энэ сэлбий та бүтэн зургаар нь ойлгож байгаа шүү дээ. Бид нэр муугтаж энэ зүйл хэлэхгүй. 20 минутын анхны хот сайхан хүн амьдраасаа гээд анхаарал бохирдлоо бууруулчих гээд ингээд зориод байгаа шүү дээ. Тийм үстэй бол. Цааны үнэлгээний компани бид нар яг журмаар нь оруулаад ажлынхаа дагуу үнэлээд 24 онд ингээ усын ажил очоод төсвийг баталж байгаа байхгүй юу? Хувийн компани биш. Усын ажил очоос бид нар энэ компани ийм бичиг баримттай байна. Та бол үйл хөдлөхөөрөнгөө авахгүй Монгол гэртээ юм зөөрийн орон сууц шүү дээ. Тэгэхээр таныхаа бол баг гарсан байж таараа аргачлалынхаа арга. Та өөрөө хараа л да тэгнэ үстэй үнцэн үг гэд. Тэгэхээр чи тэр аргачлалаар нь хийгээл тэр аргачлалаараа бид нар иргэдийн төлөвчтэй уурлаад танилцуулаад хууль журмын дагуу өмнө батаргаа тий. Тэгээ юмнуудыг ингээд үнэлж байгаа. Энд чинь нөгөө хувийн мөнгө ш учраас шууд ингээд дур мэдээл таныхыг өндөрлөхгүй. Энд чинь олон хүний 2206 нэг талбар айлах чинь нэг аргачлалаар нэг үсээр ингэж явж төрийн мөнгө чинь хяналттай ингэж явж байгаа. Тэгж явж байгаа үнэлгээгээр нь тогтооцсон мөнгө учраас 90% чөлөөлчөд байдаг өнөөдөр та мэдж байгаа 90%. Өнөөдөр 1 2 дугаар бүс дээр нэг 11 айл байна гэж байна. Одоо туснаа зөвшөөрөлтсөн. Тийм учраас ингээд эн чинь хууль дүрмийнхэн дагуу төрийн мөнгө хяналттай олон нийтэд одоо тэр 2200-аас 1900 айл нь чөлөөлөд гарцсан. Тэр хүнс чинь энэ мөнгөө энэ аргачлаар хүлээн зөвшөөрөд гарцсан байхад зөвхөн тань дээр ингээд төрийн мөнгө чинь ингэж давуу ирэх болно гэж байхгүй. Энэ хин ихчдэр бурмаа ихчдэр бас тэгнэж байхгүй. Та тэрийг ойлгох хэрэгтэй. Яг энэ айлууд бол мэдээж ингээд төлөвлөөд дараагийн юмаа бариад ингээд айлууд ингээд төлөвлөөд одоо засарын үзэгч юм уу хийгээд төлөвлөсөн ажлууд байгаа. Гэхдээ эн чинь ингээд 20 минутын анхны гой хот болох гээд 2206 нэг талбараас ингээд 1900 чөлөөлсөн бусад айлууд нь хилцлээ өнөөдөр хийгээд 90 одоо 2% гүйцэтгэлтэй байгаа гэдэг. Одоо 1 2 дугаар багш дээр бол 11 айл үлдсэн байна. Бүсчлийнхэн хэмжээгээр нам дор газар 240 мянга, уулын орой дээрх газар одоо 175 мянга, төв зам дагуухаа 380 мянга гэдэг үнцээр мэдээлэл байгаа. Төв зам гэдэг маань өөрөөр хэлбэл одоо нэг усаас тогтоолсон төв зам дагуух газар гэдэг маань одоо төвийн одоо тэр долоон бодлогын хоёрын хоорондох арц зам чинь төв зам гэдэгт орж байгаа юм билээ. Одоо энэ замыг болохоор зэрэг бид төв зам гэдэгт оруулахаар энэ маань өөрөөр хэлбэл тусах зам гэдэг статустай явдаг юм билээ. Энэ бол одоо Монгол Улсын хэмжээнд барьж байгаа Улаанбаатар хотын хэмжээнд барьж байгаа л одоо замын стандартуудыг л бид нэр одоо зөрчих үндэслэл болчиход байгаа. Үнэлгээ мөнгө нь яг хууль журам заасныхаа дагуу аль биш нэг компанийг үнэлээд мэдээлэл өгөөд ингэж яваад тэгээ төсвийн мөнгө чинь ингээ батлагдаж явдаг. Тэгэхээр нэг иргэний ч юм уу ийм онцгой тохиолдлуудаар энэ баг байна, инх байсан юм а гэдэг дээр төрийн төсөвчин тэгж явахгүй шүү дээ. Ихэнх иргэд манад 92% та ингээд хүлээн зөвшөөрсөн юм дээр хүлээн зөвшөөрөөд энийг авч олон нийтийн төлөө ингээд чөлөөлөөч. Одоо бид нар энийг чөлөөлж 2.5 жилийн дараа төслийг тодорхой хэмжээнд дуусгах гэдэг ихний хэлж байна. Тэгэхэд энэ чинь сайхан орон сууц зөв талбайтай, ногоон байгууламжтай, сургууль цэцэрлэгтэй тийм гоё юм шамбаарлалтсан биш хамгийн анхны тийм гоё хот хийх гэдэг байгаа. Ирээдүйд таны хүүхдүүд чинь ажилд ороод энэ хоттой маргалж амьдрын. Тэгэхэд өнөөдөр энэ гэр хорооллыг бид нар ингэж утаа төвжирлээсээ салах том ажил хийж байгаа. Төрийн процессын дагуу явж байгаа юм дээр та олон нийтийн эрх ашигыг бодоод бас журмынхаа дагуу үнэлж байгаа юм дээр чөлөөлөл өгчмөр байгаа. Хоёр өрөө байраар солиод яваад үгээ гэхэд бас болохгүй юм алгана даа. Чинь журмаараа тэгж болохгүй. Бүх 2206 талбар чинь нэг л аргачлаар үнэлж байгаа шүү дээ. За болдоотор ах минь. Нийслэлийн орлогч яаж бодсон гэсэн чинь дүү хүний хуваарч одоо танаас гуйхад одоо олон нийтийн эрх ашигын төлөө тэгээд хууль журам заасныхаа дагуу одоо
үнлээгээ хийлгээ тохиролцож орооч гэж одоо танаас гуймаар байна. Одоо тэгээд чөлөөлөд өгчөөч болдог. Тэгвэл одоо хууль журам заасаа дагуу дараагийн удаа үнлэгээгээд одоо чөлөөлөхөөс өөр аргагүй болох нэ одоо ингээ ажил эхлэх гээд байдаг. Олон нийтийн сайн сайхны төлөө юм хийх гээд байдаг. Зүг зорж байгаа та тэрийг мэдж байгаа. Өдөр гоё хот хийх гээд байгаа эрэгтэйхэн төлөө